За сайн байцгаана уу. Амралтын өдрийн мэндэ. За хоёр алаг нохоогоо хоолчоод гараа явж байна. Тэгээд хоёр нохоогоо хоолч явахлаар ажил дээр сайхан бүтдэг, амждаг тий. За тэгээд би өчигдрөөс хойш нэг юм бодлоо. Хин ч гэсэн амьдрах гээ явж байгаа тийм ээ. Хин ч гэсэн өөр хүмүүсийнхээ төлөө ингээд амьдрах гад хөдөлмөрлөө явж байгаа. Би одоо удаа дараа хэлж байгаа. Би одоо ингээд төрийн байгууллагт ажилладаг. Миний ажил ээлжтэй болохоор ингээд ажилгүй юм шиг харагдаад байгаамаа. Тий. Хоёр дүүтэйгээ ингэж ээлжиж ажил хийдэг. Тий. За тэгээд энэ хүнд бол бас нэг 5-10 цаас хэрэгтэй. Би ингэ бодлоо өчтөр ингээд за надаар ингээд реклам зарц сурчлага хийх хувь хүн албан байгууллага бол хологдороо хамаа ахгүй. Би өөрийнхөө Facebook орчин дээр өөрийнхөө нээсэн хувийнхаа юм дээр ямар реклам ямар юм явуулах вэ гэдгээ би өөрөө мэдчихэ. Тийм ээ. Өчтөр нэг тэр нэг тавилгын үйлдвэрийн нэг бичлэг оруулсан. Тэн дээр одоо хүмүүс доор нь орж ирээд за чи буруу аргаар одоо явж гинэ будаа тэгээд эхэллээ гэд ингээд тэр бол ингээд энэ нэг 5-10 цаас олчихгүй манайс илүү амьдрчихгүй гэж ахтаархал жөтөөрхлийн юм яваад байгаа байхгүй юу. Тийм байлаар заваа. Одоо та өөрийнхөө Facebook дээр юугаар рекламж байгаа надад хамаа байхгүй юу. Тэ? Нэг хүнд ч гэсэн хэрэгтэй юм нь хүрээд нэг хүн ч гэсэн одоо зах зээлийн үнээс арай хямд чанартай бараагаа авч ивэл тэр чинь адилхан буян байхгүй юу. Тэгээ би хэлчихье. Би Facebook дээр реклам явуулъя. Пүүс хувь хүн албан байгууллагууд холбогдороо та бүхэн шеэрлөө дэмжиж өгөөрэй. Дэмэндээ. Одоо энэ урлагийнхан тэг од тод гэдэг байгаа нөхдүүд 3 саяар идэм билээ. Тэ. Одоо нэг 40-50 мянган дагагчтай хүмүүс очоод нэг реклам хийхлээрээ саяар идэм билээ. Би тэхгүй. Би 500 мянгаар хий. Тэ. 500 мянгаар би ард түмэндээ хүргээд үгүй наа юм чинь. 500 мянгаас 250 мянган ядарсан ард иргэдэд очино. Шууд 50%. Ямар нэг юм заяа гарч ээж ордог. Тийм ээ. Тийм учраас би олсон олзоо би 50%-ийг л боддог. Одоо найзтайгаа хамтраад ингээд юм хийлээ гэд би 50-50-аар нуугаад авах. Хиндээ сайн байхгүй, хэрэгтэй байхгүй юу? Цаад хамтарч ажиллаж байгаа хүн ч гэсэн сэтгэл хангалуун тийм үстэй. Тэ? Тэгэд энэ надаар реклам хийлгэж байгаа хүмүүс цаанаа давхар буян болж байна. Нэг ядарсан хүүхдэд, ядарсан ээжэд, аавд, ядарсан тэтгэврийн хөгшчүүлэлт эм тарианых нь мөнгө, тийм ээ? Хэвтрийн хүмүүст памперсных нь мөнгийг өгж ин гэсэн үг шүү. Цаагаараа буян хийж ин гэсэн үг шүү. Би энийг бол хатуугаа хэлчихье нэрээ. Зөв ямар ч нэг орлого сайн ч бай, муу ч бай би энэ жилдээ нэг компани 500 мянгаар би бичлэг хийж үгүй, рекламж үгүй. Тэрний 50% нь ядарсан хүмүүст очноо. Цуглуулж байгаад нэг гэр авч өгдөг ч юм уу, тийм ээ? За ойр зүрийн юмын наан цаана болгож өгөө. Би бол одоо энэ 153-4 мянган дагагчтай болсон, тийм ээ? Энэ бол миний 9 жил, 10 жилийн хөдөлмөр байхгүй юу? Тэ. Та нар бас ингээд Facebook дээр хөдөлмөрлөөд олон дагагчтай болчих. Маш их цаг хугацаа тий маш их одоо энэ амьдралынхаа бас хоног хугацаанаас маш их хасдаг шүү. Сэтгэл санааны дайралтанд маш их ордог шүү. Тий алнаа гэж ороод ирдэг өдөр болгон. Сая сүүлд энэ би энэ 5 хүүхдүүд одоо ингээд нэг байртаа болгочихвол ингээд явхад тий тэр өстө ингээд лөөрдлээ идчихуулаа өөртөө завшлаа гэл ингээд тийм байхгүй надад итгэж болно. Би орсон орлогоо би ардаа 4 хүүхдээ идэх хоолноос хойш нь тавьж байгаад би цалин нэг сая 5-600 авдаг. Би цалингаас 4 хүүхдөөсөө хармалж байгаад би хүмүүст буян иддэг, тусалдаг, чаддаг. Тийм сэтгэл зүйтэй иргэн байхгүй юу? Ядарсан нэгэндээ. Тэгвэл би энэ нэг 5 хүүхдийг байртаа болгоцсон гэвэл нэг том ураад би ингэсэн шүү, би тэгсэн шүү гэдэг байгаа юм биш. Тэрийг бол би дахиж хизээж ярихгүй. Зүгээр маргааш нөгөөдөр ядарсан хүмүүс зөндөө миний чатаар орж ирж байна. Тусалчи, тэ? Чат гатаараа тусалчи. Тэнд туслахын тулд
Хувь хүн албан байгууллагууд намайг 500 мянгаар аваараа. Хамаахгүй би очиод тэн чин 1-2 минут, 3 минут, 6-10 минут ингээд сайхан бараа бүтээгдэхүүнүүд жишээ рекламадаад өгье. Тэр орж ирж байгаа мөнгнөөс би 50% би ядарсан хүмүүс зориулъя гэж. Энэ шудраг өстэй. Би нэг реклама сая гисэнгүү, 2 сая гисэнгүү, нурлагын одоо чи 3 сая гисэнгүү, 5 сая гисэнгүү. Тэ 500 мянган төгрөгөөр би рекламадаад өгье. Барилгын компани одоо юу байдیں те. Тэгтээ бас цензуртэй байх ёстой. Хүнд чанаргүй бараа рекламадаад дараа нь асуудал гарна. Чанартай тэ үнийн төвшин зах зээлийн үнээс хямд боломжийн яг амьдрий зүтгэхийн хөл дээрээ босыг явж байгаа хүмүүсийг бол дэмжиж очоод рекламадаад өгнө. Юм бас цензуртэй байх ёстой. Галагийн рекламадаадсан ингээл маргааш нэвдэрчдэм байх гэдгийг нүүр улаалгадаг юм бол би рекламдахгүй. Тэ. Өнөөдөр хүнд хэрэгтэй зах зээлийн үнээс хямд чанартай тэ хүний эрүүл мэндэд ээлтэй тийм байх юм бол би рекламадаад өгөө. 500 мянга шүү. За амжилт хүсье манайхаа. Тэгээ намайг одоо үргэлж дэмжиж, шеэрлж идэг тийм ээ. Зүрх лайкийг харангууд арж идэг та бүхэндээ ч гэсэн хамгийн сайн сайхныг бүхнийг хүсье. Сэтгэлээ гаргаж, сэтгэлээ чилээж идэг бүх ард түмэндээ сайн сайхан бүхнийг хүсье. Өвчин зовлонгүй эрүүл байгаараа, ол зом ихтэй байгаараа. Өр хүүхдүүд нь хомсралтай, боловсралтай, аав ээжигээ, ах чигээ хайрладаг, дээдэлдэг байгаараа. За баяр та.